Америк угаасаа энэ дайныг одоо санхүүжүүлж чадахгүй байна. Зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь хангалттай байна. Иран их том биш шүү дээ. Ираныг арчиж чадахгүй байна. Украинд ялагдчих байна. Юуны төлөө юм бэ? Аль хэдийн дайн байсан. Гэхдээ яг бүр дайн болгочлоо. Дайн гэдгээр зарлчлаа. Америк өнөөдөр Конгресстэй хэлсэн. Ирантай яг дайн эхлүүлсэн гэдэг. Эний талаар та юу гэж бодож байна? Дахиад нэг 60 хоногийн ирэх авч байгаа гэсэн үг. Өмнө нь бол Дональд Трамп галз зогсоох хэлцгийг бас ягаад зурсан бэ гэх юм бол Америкийн ерөнхийлөгч засгийн газрыг өдөрж байгаа итгээд ямар ихтэй юм бэ гэх юм бол дайн зарлахгүйгаараа одоо нөгөө их хурл руу ороод тэндээ ингээ хилцэлн хуулийн батлагтан дундуур нь баахан садаа болж магадгүй. Тэгээд тэр хугацаанд Америк улс өөрийнхөө хамгаалах боломжгүй. Тэрнээс урьдчилан сэргийлсэн хууль байгаа. Америк улсын ерөнхийлөгч ер нь бол 60 хоног өөрөө мэдээд өөр нэг улстай алцах эрхтэй байхгүй. Тэгээд тэр 60 хоног дууссан. Тэгээд их хурл дотор янз бүрийн хүмүүс ингээд маяглаад эхэлсэн. Энэс болоод тэр галз зогсоох хилцлийг зурсан. Аль биесээр тэр 60 хоногийн хугацаанд дууссан. Дайн ч гэсэн дууссан. Тэгээд тэр 60 хоног бас шинээр эхлэх боломжтой. Тэгээд Дональд Трамп сайхан юу хийсэн бэ гэх юм бол дахиад шинээр 60 хоног өөрийнхөө одоо дураараа юм их ирэхээ одоо эдэлж байгаа гэсэн үг. Иймэрхүү юм болсон. Тэгээд хоёлоо энийг одоо хэдэн удаа дахин ярьж байгаа юм бэ те энэ мод дуусахгүй үндсэн асуудал шийдвэрлэх баг боломжгүй. Тэгээд ингээ баг багаараа ингээд дэлхийн 3 дугаар дайн руу хэдүүлээ ингээл ороод байгаа гэсэн үг тийм. Яг тэр болж. Тэгэд нөгөө яг илүүгээ бичсэн конгресс бичсэн юм нь бол энэ л да. 5 дахь өдөр гэсэн үг шүү дээ. 7 сарын 14 хоног. Тийм 4 хоногийн өмнө бол бичсэн байгаа. Ер нь энэ 60 хоногийн хугацаанд одоо энэ дайн зарласнаас хойш хугацаанд та яг Америкийн зүгээс ямар одоо халтлагууд Иранд үзүүлнэ гэж бол бодож байна. Яг нь нэгнийх нь одоо аль хэдийн эхэлсэн. Бичлэг нь надад байна. Би танд хальт харуулчих. Энэ бол бүр شکار میکنه پشمام нэг иймэрхүү ойрноос бол бүр амар хүмүүс бол тийг тамд байгаа юм шиг л гэж дүрсэлж илээг байгаа хүмүүсүүд нь Тэран тэгэхээр тэр Ираны хэд арлууд Иракийн хил дээр байгаа дэд бүц нефтний агуулгах, нефт боловсруулах үйлдвэр ерөөдөө бүгдийн бөмбөгдөж байна. Тэгээд Дональд Трамп амнаас гарч байгаа яриа бүр амар харгистай. Ер нь Иран тэрчтэй бидний байх хэвээр Ираны бүх баялаг манах болно. Эдгээр хоосон үлдэн хогчин тиймэрхүү юм ярьж байгаа. Энэ яаж дуусах юм бэ гэх юм бол өмнөх шигээ дуусна. Яг нэг яг температур ингээд яг халуурах төвшнөө хүрээд тэндээ тогтно. Тэгээд буцаага намдна. Тэгээд дахиад эхэлнэ. Тэгээд температур дахиад өснө. Тиймэрхүү юм бол. Тэгээд эзэн нэг цагт нэг тал нь буруу томоохон алдаа хийснийхэн дараа замаалтна. Ослоо. Чи тодорхой алдаа гэхээр ямар алдаа вэ? Дэндүү их буужин явуулна. Нэг хурлын нэг томоохон гишүүн алдсан байгаа л да. Аятолла Хоменеиг алдсан. Гэр бүлийг нь алдсан. Тэгээд чи тэр орчуулгыг ингээ харсан юм бол Аятолла Хоменеигийн ганцхан тэр хүний каскыг оршуулаагүй. Ойролцоо нэг 18 каск байсан. Тэгээд тэр хоёр каск нь ийм жижиг. Тэгээд нэлэх хүүхдүүд бас өгсөн. Тэгээд Аятолла Хоменеигийн гэр бүлийн төрчтэй нас орсон. Том хүү нь гимтсэн, эхнэр нь байхгүй болсон. Одоо Мужтаба Хоменей одоо дараагийн Аятоллагийн эхнэр нь нас орсон, хүүхдүүд нас орсон. Аятолла Хоменейгийн баг бүх гэр бүлийн гишүүд бүгдээрээ байхгүй болсон. Тэгээд төсөөлө үзмээр байна те. Нөгөө Eric Trump Trumping гэр бүл, Ivanka Trump өөр юм билээ. Зөндөө байгаа штэ. Тэгээд тэд нар ингээ бүгдээрээ нас барнаа. Jared Kushner нас орнаа. Тиймэрхүү юм төсөөлө үзэх юм бол тэгэл Америкчууд аль хэдийн цөмөн зэвсэг шийдсэн байсан л да. Гэхдээ Иранчууд энэ дээр харьцангуй баримжаагаа барьж байгаа. Тэгээд нэмээд цаана хэдтүүд маш их нөлөө үзүүлсэн, маш их шахсан, 50 бай, хүлээцтэй бай.
Strait of Hormuz-ыг гих мэт шахалтыг үзүүлээд тэгээд Иранчууд юу яасан бэ гэх юм бол Хятадуудын үгэнд орсон. Тэ? Strait of Hormuz-ыг нээсэн, галт зогсоох хилцлийг зурсан. Тэгээд Америкчууд тэр галт зогсоох хилцлийн 5 дугаар заалт, 20 дугаар заалт, 6 дугаар заалт, 4 дугаар заалт, одоо 1 дугаар заалт бүгдийг зурсан. Тэгээд энэ дайн үржлээд явж байгаа байхгүй. Тэгээд юу болох юм бэ гэх юм бол илүү их дэд буц дил баавна. Тэгээд өмнө хоёлаа ярьжсэн Сауди Араб, Катар, UAE лөө ойрын хугацаанд бөмбөг яваагүй, пуужин яваагүй. Арабын хэдэн үйлдвэр сая дэлбэрсэн. UAE, Катарыг бас бөмбөгдлөө. Тэгээ өмнө тэдний ямар нэг байдлаар мөнгө төлсөн байсан юм бол тэр одоо хүчингүй болсон. Нэмээд тий чи бас слайдууд бэлтгэсэн байгаа. Нөгөө Йемен улсын Houthis одоо бас шатрын тоглоомын талбай дээрээ ерөөхдөө идэвхтэй болж эхэлж байгаа. Тэгээд ямар их болж байгаа юм бэ гэх юм бол Strait of Hormuz хаагдхаас илүү Bab el-Mandeb тий бас нэг томоохон далайн тээврийн зам бас одоо хаагдчих магадгүй. За Strait of Hormuz дотор байсан гацсан янз бүрийн усан онгоцнууд дийлэн гараа явж чадсан. Буцаагаад орсон маш цөөхөн. Гэхдээ одоо Strait of Hormuz, Bab el-Mandeb хоёлаа ингээд сата болчих юм бол Сауди Арабын Fujairah нефтний хоолойны өдрийн 7 сая байхгүй. Тэгээд ер нь бол Арабын тэр авьяас гардаг өдрийн 21-ээс 22 сая пошк тийм баррел нефтний хангамжийн бараг 18 17 сая тэр чигтээ алга болох магадaltaй. Энэ бол хамгийн том эрсдэл. За тэгээд чи ингээд үзүүлчих тийм найруулад өгдөө. Энэ ерөнхийдөө бол бас таны Houthis-ийн талаар асууя гэж бодож байгаа. Ерөнхийдөө Yemen-ээс үүсэлтэй military based одоо цэрэг хүчин байгаа шүү дээ тийм. Тэгээ Bab el-Mandeb-ийг ерөнхийдөө бол Strait of Hormuz-тай хамт хаана гэж байгаа. Тэгээ үүнээс үүдээд ерөнхийдөө одоо нэг пошк нефт нь $200 хүрэх магадaltaй гэж хүмүүс харж байна. Тийм. Танд Houthis-ийн талаар эхлээд жоохон өөрчлөсөн мэдээлэл өгөөд яг ямар хүмүүс юм бэ? Гинт яагаад ороод ирвэ гэдэг. Ер нь бол Al-Qaeda тэ Islamic Caliphate IS-тэй адилхан Осама бин Ладен хиний хүн байсан бэ гэх юм бол Америкчуудын хүн байсан шүү дээ. Америкчууд Осама бин Ладен би андуураагүй юм болцоо. Борис Джонсонтэй цуг сурдаг байсан. Элит хүн. Сауди Арабын гэр бүл нөгөө хааны ойрын хамаатны гишүүн. Нөгөө Британд бол элит сургуульд явдаг. Окей. Тийм учраас тэр Осама бин Ладен зүгээр нэг хард нүхнээс гараад ингээд террорист болсон хүмүүс юус биш ээ. Тэгээд бас нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй байгаа. Харизматай, ухаантай ийм том организацийг өдөртөх хүн бол зүгээр нэг Афганистаны хөдөөнөөс гардаг хүн юус биш ээ. Тийм. Зүгээр нэг ямаа хойны малчин гинт олон улсын санхүү, терроризм, санхүүжил босгох тийм ажлыг уусаа хийж чадахгүй. Тийм. Ер нь бол нэг томоохон олон улсын компаниг гүйцэтгэх захирлын алтан тушаалтай бүр адилхан шаардлагууд нь бүр өндөр ээж магадгүй. Окей. Осама бин Ладен амар ухаантай. Маш мундаг боловсралтай. Тэгээд Америкчуудын дэмжлэгээрээ дамжуулаад юу исэн бэ гэх юм бол Афганистан руу тийм 1980-ад оны үеэр Советийнхэн дайрсан. Советийнхэн эсрэг хэн зогсон бэ гэх юм бол нөгөө мужахидин. Тийм одоо нөгөө исламыг төлөөлдөг тэр Совет марксист коммунистуудын эсрэг зогсдог. Тэгээд зэвсэгжүүлсэн хүн хин юм бэ гэх юм бол Америкчууд CIA. За. Тэгээд миний дайсны эсрэг миний тэмцлийг дэмжиж байгаа хүний талд би орно гэд Осама бин Ладен Америкчууд хамтарсан. За гол асуудал нараа нь юу болсон бэ гэвэл Саддам Хусейн Иракаас Иран руу дайрсан, Кувейт руу дайраад тэгээ юу болсон бэ гэвэл Сауди Араб, Кувейт, Арабын орнуудад Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол цэргийн баазаа нээсэн. Соёл авчирсан. Тэгээд Осама бин Ладен юунд дуруудсан бэ гэх юм бол энэ бузартцсан капиталист Америк хүмүүсийн бие мөнгийг дайсны эсрэг авна. Гэхдээ манай нутаг талбай дээр энэ Америкчууд байж болохгүй. Тэгээд Сауди Арабчууд баазаа нээсэн, Бахрейн нээсэн, Уман нээсэн, ерөөдөө бүгдээрээ нээсэн болохоор Осама бин Ладен юу хийсэн бэ гэх юм бол тэгэл дахиад жихад маягийн биш жихад зарласан Америкчуудын эсрэг. Тэгээд Америкийн эсрэг
болсон хүн. Тэгээд Америкчууд яасан бэ гэх юм бол зүгээр өөрийнхөө улс төрийнхаа ажлуудаа гүйцэтгүүлэхийн тулд хүнийг томилж байгаа. Америкчууд зарим юм хийх боломжгүй, хийх эрхгүй. Яг гэх юм бол дэндүү заван, дэндүү бохор, дэндүү бузар. Тийм учраас хинээр хийлгдэг юм бэ гэвэл Ал-Кайдагаар хийлгдэг байхгүй. За, Сириагийн одоо шинэ ерөнхийлөгч. Хуучин Ал-Кайдагийн ахлах нь. Тийм. Камерын урт хүмүүсийн толгойг цавчиж ийсэн. Одоо Сирия улсын ерөнхийлөгч болсон байна. Тэгээд Дональд Трамп бас сарын өмнө юу гэж хэлсэн бэ гэх юм бол заавалчгүй Израильчуудаар дамжуулаад энэ Газа, Лебаноны юм ерөөсөө их хэрэггүй шүү дээ. Биднэрт тэнд хамаагүй өөр найдвартай түнш байгаа. Сириагийнх нь энийг хийж болохгүй юм уу гэсэн ярьсан байхгүй юу юм бэ гэх юм бол олон нийтийн өмнө Израильчуудыг ингэ шүмжилсэн байхгүй. Одоо Израиль улс яагаад ингэ нэр хүнтэй алдчихж байгаа юм бэ гэх юм бол хамаг бузраа өөрийнхөө гараараа хийж байгаа байхгүй. Хамаг халтар хувцаа өөрөө ингэ угааж байгаа. Америкчууд тэгдэггүй байсан байхгүй. Америкчууд Усама бин Ладеныг санхүүжүүлдэг байсан. Америкчууд бас Саддам Хусейнийг санхүүжүүлдэг байсан. Америкчууд бас Гаддафиг санхүүжүүлдэг байсан байхгүй. Америкчууд бас Асадыг санхүүжүүлдэг байсан байхгүй. Тэгээ эзэн цаг зүгээр нөгөө өдөр наран таархаа болцсон байгаа учраас нөгөө талд нь ороод тэгээ Гаддафи байх болох хэвээр, Саддам байх болох хэвээр, Усама байх болох хэвээр. Тэгээ ISIS, Al-Qaeda гэх мэтчлэн ISIS тэгээ бүр нэг жок явдаг байсан шүү дээ. Одоо нөгөө ийм буу барина шүү дээ. Ийм AR-15, M16 бууг барихаараа Америкийн трейнингтэй хүмүүс дандаа нөгөө бууны гохноосоо хургаан холдуулдаг байхгүй. Ингээд барьдаг байхгүй. CIA Америкийн тагнуулын алба юм уу Marine Ranger Training баггүй. Тэгээд тэр яг 2010 оны дундуур ингээд янз бүрийн ISIS буюу Al-Qaeda-гийн зураг ингээ харахаараа баахан ингээд нүрэ бооцсон, нүрэ нууцсан террористууд яг ингээд зогсож байгаа байхгүй. Трейнингтэй. Тэгээ энэ трейнинг авсан юм бэ гэх юм бол CIA гэх мэтчээс трейнинг авч байгаа байхгүй. За тэгээ амар урт хариул. Хутис юу юм бэ гэвэл Ираны санхүүжилттэй Al-Qaeda, ISIS, Gaddafi, Assad, Osama bin Laden баггүй. Бид нар бас яг адилхан хамаг бузраа өөрөө хийхгүй. Hezbollah бузраа хийж байгаа. Houthis бузраа хийж байгаа. Бид нар арай ариухан явж байгаа. Гэхдээ цаана санхүүжил, бэлтгэл, трейнинг, зэвсэгжүүлэх, дэйт бууц, логистик, тээвэр бүгдийг хийж байгаа юм бэ гэх юм бол Ираны засаг газар хийж байгаа байхгүй. Тэгээд тэр ихгүй. Houthis бол юу юм бэ гэх юм бол Иран улсын баруун юм уу зүүн гар гэж ойлгож байна. ISIS, Al-Qaeda гэх мэт юу юм бэ гэх юм бол өмнө Америк улсын баруун юм уу зүүн гар байсан байхгүй. Яг бол ерөөсөө энэ одоо террорист организацуудыг ашиглаад тэгэл ашиглаж дуусгуудаа хайждаг байсан. Яг гэх юм бол чи ингэ төсөөлө үзэж 20-30 мянган хүнийг ингэ тижээ. Цаана гэр бүлтэй, хүүхдүүдтэй. Тэр Афганистанд байгаа хүмүүс бүгдээр 8, 9, 10 ах дүү нэртэй. Тэднийг бүгдийг ингээд мөнгөөр санхүүжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэг ягаад хүмүүс тэр жихад мадлуу нийтгэн байх юм бол зүгээр ингээд хойд амьдрал, мөнх амьдрал, тэгээ диважн 70 хэдэн юу лээ. Онгон хүүхэн үгүй баггүй. Яг жоохон байж магадгүй. Гэхдээ цаана эдийн засгийн юм байгаа байхгүй. Тэгэхээр тэр жихад руу дайрдаг ISIS буюу Al-Qaeda-гийн зэргүүд зүгээр нэг хөдөөний ямааны малчинтай харьцуулахад хамаагүй өндөр олохтой. Тэгэхээр тэр мөнгийг хийн санхүүжилт. 100000-ыг сарын $500,000 зүгээр 20,000-аар үржүүлдэг. 100,000. Сарын 10 сая байхгүй. Тэгээд энэ зүгээр цайлан. Дээрээс нь ингээд хоол, хүнс, хангамж, зэвсэг, трейнинг. Тэгээд доор хаяж одоо за равдан чи нэг 7 хоног жихад явчих. Гэх юм бол чи гэрээ зурх юм. Чам доор хаяж нэг хөтөлбөрийн гэрээ өсөх шүү дээ. Тий. Тийм учраас чамд ядаж нэг санхүүгийн за окей доор хаяж нэг жил алалалала гэл явъя. Тэ тийм байхгүй. Тэгээд I'm funny янз бүрийн ингээд тэр чи зүгээр ингээд Google-д үзээрэй заяа. Al-Qaeda эсвэл ISIS тэгээ араас нь Rolex эсвэл Patek Philippe одоо нэг амар тансаг
цаг штэ. Одоо Rolex доор хаяж 6-аас 10,000 доллар, Patek Philippe доор хаяж нэг 30-40-50,000 доллар. Тэгэхээр чи ISIS, Al-Qaeda, Rolex буюу Patek Philippe гэх юм бол тэр өдөртөгчнөр нь бүгдээрээ Patek Philippe, Rolex зүүцэн. Тэгээд ингээд жихад байхгүй хугацаанд нь тэд нэр бас юу авдаг? Сарын зүгээр тэтгэмж авдаг байхгүй. Зарим хүмүүс бас мэдгүй байж магадгүй Далай Лама бас CIA-гаас тэтгэмж авдаг байсан. 1978 оны хүртэл лөө Далай Лама CIA-гийн сар болгон $100,000, $150,000 авдаг байсан. Зүрхэлж байгаа шүү. Бүдис шашны эсрэг би одоо. Гэхдээ ингээ олон улсын тэгэл чи ингээ чи дэндүү залуу байж магадгүй заа. Гэхдээ 90-ад оны сүүлээр 2000 оны ихээр Free Tibet Тибетийг чөлөөлөөрэй гэл хаасаг явдаг байсан байна. За ингээ чи анзаарч ирсэн байж магадгүй 10 жилийн өмнө энэ дэлхийн дулаар бла 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 амар явж ирсэн. 5 жилийн өмнө энэ LGBTQ эмэгтэй хүний эрх бла 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 амар явж ирсэн. Тэгэхээр одоо чимэг болсон. Free Tibet бүр үхсэн. Байхгүй болсон. No Black Lives Matter хүртэл явдаг. Яа тиймэрхүү. Тэгээд сангуучлан зогссон байхгүй. Тэгээд Далай Лама одоо чимэг болсон. Тэ тэр дэлхийн дулаар л одоо чимээгөө болж байгаа. ISIS, Al-Qaeda-гийн сангуучлал бас зогссон. Houthis энэ Хамас гэх мэт чинь ягаад явжлага юм бэ гэх юм бол сангуучлал байгаа учраас. Тэгээд зүгээр нэг далт засгийн газрын улс төрийг нөлөөлөх арга гэсэн. За Houthis Монгол бас нэг юм аа штэ нөгөө чимэлхүү талбайгийн маш ойрхон хаан даатгалын офис ойрхолтой нөгөө Blue Sky зочбуулын тийм веранда хоолны газрын хажууд Open Society гэсэн офис байна. Тийм нэг Fat Henry гэдэг. Тэр юу юм бэ гэх юм бол тэр нөгөө George Soros-ийн NGO баг. Тэгээ тэндээ одоо бараг 20 жил болж байгаа. Тэгээд тэндээ юу хийж байгаа юм бэ мэдэхгүй төрийн бус байгууллага. Тэгээд нөлөө бол байгаа. Тэгээд янз бүрийн хөтөлбөрийг ингэ дэмжээ санхүүжүүлээ явж байгаа. Би тийшээ нэг сүртэй хараагүй яа гэх юм бол тий. Тэгээд нэг уурыг хүргмөрг байна. Гэхдээ ухаад эхлэх юм бол зөндөө юм гарч ирэх байлгүй дээ. Магадгүй. Тэгээд мэдэхгүй хүмүүс нь George Soros бол одоо Нью-Йорк дээр хамгийн том хөрөнгө оруулалтын банкируудын нэг тий хөрөнгө оруулалтын менежер банкирууд хөрөнгө оруулагчдын нэг юм бол нэлээ баян. Тэгээ хөрөнгө оруулалт хийхээ болцсон одоо нөгөө нийгэм улсуудын хоорондын харилцааг ингээд ер нь бол бузардуулж байгаа еврей юм. Угаасаа өөрөө insider trading одоо олон нийтэд нээлттэй бус мэдээллээр нэлээх явах тохиолдлууд бол гарч ирсэн. Тэр ч яг хоёлоо энэ юунаас Houthis-аас шилжээд энэ Bab el-Mandeb ерөнхийдөө хаагдах юм бол нэрээ энэ бичигдсэн байгаа 200 хүрэх. Өнөөдөр хоёул өчтөр яг бичлэгийг хийж байхдаа crude oil-ыг 72, 71, 72-өөс өнөөдөр 80 авчлаа. Энэ нь бол 200 руу чиглэж явах шиг үнэтэй. Та хоёул өнөөдөр нефтний нэг позиц нээсэн шүү дээ. Ашигтай явж байгаа шүү. Ашигтай явж байгаа. Би яг өглөөс ирээд юмыг харсан чи за окей. Рафтенлоо гэсэн мессеж явуулчих. Тэгээд юу юм бэ гэх юм бол Рафтенбет 2 нефт дээр нэг позиц нээсэн. Тэр одоо ингээ ашигтай явж байгаа. Bab el-Mandeb хаагдчих юм бол Европ руу урсж байгаа тэв сата болчихно. Тэгээд өмнө хоёлоо энийг бас тайлбарлаж байсан. Аз, Хонконг, Солонгос, Японоос Европ зүглөө явж байгаа бараа тэр Египт дээрээ дэмждэг. Тэр Суэц каналаар ингээд дэмждэг. Тэгээд Mediterranean Sea руу ороод Итали, Франц, Испани гэх мэтчлэн ингээд яваад ингээд урсдаг юм баггүй. Bab el-Mandeb хаагдчих юм бол Африкаараа тойрно гэсэн. Өмнөд Африкаар ингээд тойроод байна гэдэг чинь одоо нөгөө монголчууд бид нар ингээд янз бүрийн тэв логистик худалдаа авалт хийж үзсэн хүмүүс байж магадгүй. Америкаас Монгол руу ингээд бараа захихтаа контейнер тэвэр Лос Анжелесээс татахтаа арай хурдан тий 16 хоногийн дотор Лос Анжелесээс Tianjin хүрээд ирдэг. Tianjin 2 хоног. Тэгээ Tianjin-аас Монгол руу дахиад нэг 2-7 хоног. Флорида, Нью-Йорк бомтоос гараад ирэх юм бол Панама каналаараа дамждаг. Тэгээд өргөжлүүлээ явдаг. Одоо юу болох юм бэ гэх юм бол тэр Bab el-Mandeb хаагдчих юм бол заяа. Тээвэр маань зүгээр дахиад нэг 20-с 25 хоног хугацаа нэмэгдэнэ. Нэмээд тэр бүх дэлхийн тээвэр логистик бүр амар
efficient оптимизацлагдсан. Окей. Хүн болгоны компаниудын санхүүгийн модель юу юм бэ гэх юм бол за 20 оны дараа Selfie ирнэ. 20 оны дараа түүхэд ирнэ. 50 хоног болчих юм бол бүх санхүүгийн тооцоол нь буруу болоод эхэлнэ. Нэмээд өмнө нь бол нэг компани тэр Хонконгоос за Ромын бомб нэг 25 хоногийн дотор явдаг байсан юм бол одоо Ром руу явж чадахгүй. Голландд бомб гэсэн. Окей. За тэгээ Хонконгоос Голланд явна гэдэг чинь бараг 50 хоног. Тэгээд нэг автомашин ачааны машин тусуулж байгаа. Өмнө нь 25 хоногийн дотор рейс ингээд биелүүлдэг байсан юм бол одоо бараг 2.5 дахин болно гэсэн. За тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол Азиас Европ руу тээвэрлэгдэх боломжтой ачааны объем заяа 30%-аар 60%-аар агшиж байгаа гэсэн. Яг гэх юм бол тэр осон онгоцнууд байж л байгаа л да. Гэхдээ илүү холоос тойрох хэрэгтэй болохоор рейсүүд нь цөөх. Чи зүгээр Prius-ээр өдөр болгон хүнийг ингээд зайсангаас хотын төвөөс ингээд амар олон удаа зүүдэг байсан бол чи маш олон удаа хүмүүсийг тээвэрлж чадна. Одоо чи дахин руу яваад буцаад ирэх юм бол чи өдөртөө нэг л удаа явах боломжтой байхгүй. Одоо тиймэрхүү асуудал болж байгаа. За энэхүүрээ дамжуулаад юу болж байгаа юм бэ гэх юм бол нэг усан онгоц 2.5 дахин хугацаагаар ингээд аялна. Цалин тээврийн хөлс засвар бүх юм ингээд шингээд тэгээд өмнө бол 3 юм уу 2 рейс хийх боломжтой байсан бол одоо ганцхан рейс хийж байгаа. Тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол тэр орлого нөхөх хэвээр нэг удаагийн тээвэр 2 дахин доор хаж удаа бол. Доор хаж. Ер нь бол 2.5 дахин үнэтэй болж байгаа байхгүй. Тэгээ энэгээр дамжуулаад нөө инфляц болно. За тэгээд тэр нефт, газ гэх мэт шин бүр ярих хэрэггүй. Өтөр угаасаа гацсан байна. Хамгийн гол юм чинь тэр усан тээвэр одоо онгоцнууд чинь айгүй удаа явдсан шүү дээ. Хүн дугуйж хийж байгаатай адилхан хурдаар явдаг гэж байгаа шүү дээ. Тэр том. Яг дугуйж хийхээсээ илүү хурдан л да. Гэхдээ нэг за нэг 30-аас 35 40 км/h хурж. Сайн бол тий. Африкаар явах нь бүр аюултай. Салхины эсрэг гэх мэт шин амар лайтай шүү дээ. Тийм юм болж байгаа. Тэгээд ер нь бол дэлхийд даяар юмны үн өснө. Тэгээ компаниуд илүү их юмыг нэг удаа захиалах хэрэгтэй. Илүү их мөнгийг урьдчилаад явуулах хэрэгтэй болно. Илүү их барааг агуулгах дотор хадгалах хэрэгтэй болно. Тэгээ энүүгээр дамжуулаад нөгөө капитал эргэлтийн хөрөнгөний хэрэгцээ гэх мэт чинь нэмэгдэж байгаа гэсэн үг байна. Тэгээд ер нь бол компани ашигт ажиллагаа буурна гэсэн. Дэлхийн эдийн засаг сайнаар ерөөсөө нөлөөлсөн юм байхгүй. Бараг маргааш дахиад нефтний позиц нэмэх хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Яа. Ер нь бол нөхөр бол боломжтой байгаа шүү. Манай Stammer англичууд нэгцээр л байна. Ерөөс бас дахиад хоёулаа нэг тайлбарлах хэрэгтэй юм байгаа. Урьдчилаад хүмүүс мэдээлэл өгөх зорилгоор энэ IRGC өмнөх тэр Houthis-с юугаар ялгаатай ерөнхийдөө хүмүүс бол гадарлаж байгаа байх. Houthis нь бол арай өөр улс ихтэй. IRGC нь болохоор яг юуних байгаа гэж би ойлгосон. Ираны Armed Forces одоо Ираны зэрэг хүчин. Тэр нь IRGC яг ямар учиртай юм бэ? Зүгээр Монголын зэрэг албатай адилхан. American Marines-тай адилхан. Ер нь бол тий Islamic Republican Guard гэсэн үг байхгүй зүгээр улсын хамгаалдаг зэрэг алба. Тий. Хиний эрх мэдлийн доор байгаа юм бэ гэх юм бол Аятолла Khomeini-ийн доор байгаа. Зүгээр нөө Батламалтын яамны доор биш. Ираны засгийн газар бас нэг сонирхолтой юмтай нөгөө бослогоос болсон болохоор хоёр зэвсэгт хүчинтэй. Нэг нь бол нөгөө IRGC. Тэр бол шууд нөгөө тийм өмнө бол Аятолла Khomeini одоо Мужтаба Khomeini-ийн доор өмнө бол тийм байгаагүй. Тэгээд нөгөө өмнө бол Шаата байсан шүү дээ. Одоо нөгөө Иран улсын хаан. Тэр хааныг Америкчууд зайлуулсан. Тэгээд тэр шаан байхгүй болсныхаа дараа Islamic Republic болсон шүү дээ. Муслим шашин дээр үндэслэн улс болсон. Тэгээд тэд нар юу хийсэн бэ гэх юм бол за окей энэ зэвсэгт хүчнийг одоо алга болгох юм бол эрсдэлтэй юм байна. Тийм учраас тэднийг байлгажээ. Гэхдээ хажуугаар нь дахиад нэг батлан хамгаалтын ямыг нээсэн баггүй юу? Тэр нь бол IRGC. Тийм 1979. Тэгээд Keir Starmer зайлж өгөөгүй байгаа. Тэгээ цаана сүүдэртэй хаан ширэн дээр
сууж байгаа. Тэгээ Kirsten гэсэн газар юу гэсэн бэ гэх юм бол IRGC-ийг өнөөдөр террорист гэсэн одоо шошуу. Маш зэрэг. So brave, so юу лээ? So brave, so stunning, so brave. Тэгтээ нал шашхнаас өөр юм байхгүй шүү дээ ерөөсөө. Энэ зүгээр улс төрийн шоу Donald Trump таалагдахын тулд юм хийж байгаа. UK угаасаа энд ямар ч оролцоо байхгүй, ямар ч нөлөө байхгүй. Зэвсэг хүчин гэсэн юм байхгүй, байлааны ус онгоцч байхгүй, aircraft carrier гэсэн чинь байхгүй, хуужин явуулах ямар ч боломжгүй зүгээр ер нь бол ингээ insignificant болж эхэлж байгаа. Одоо бараг Казахстан улстай адилхан юм болж байгаа. Тэгээ Казахстан улс Ираныг террорист орно юу яалаа гэл. Тэнд. Тэгээд зүгээр өнгөө олж байна. За энд нэг юм гарсан байгаа. Трамп ерөнхийдөө бол иранчч тандаад Хормосын хоолойгийн нийт гарч байгаа усан онгоцсуудын 20%-ийг нь одоо 20% шимтгэл авна гэсэн байгаа. Өөрсдөө. Яагаад вэ гэхээр энэ усан одоо замыг усан хоолойг аюулгүй байлгаж байгаа учраас. Тэгээд ингээ бодвол Сауди Араб, Оман, Катар, Иракийг дайсан болох гэдэг юм уу? Тэр хүмүүс тэр замаар тэдний бүх бараа урсдаг шүү дээ. Тийм. Иран нэг усан онгоцноос $2 сая явна гэж байгаа шүү дээ. За 4 сая, за 2 сая литр нефт бэлэн гэж байна. 2 сая пошк. 2 million barrel. 2 сая пошкоос сая за $2 сая авна гэдэг чинь шимтгэл нь 1.52% баха. Окей. За 1.5 хавцсан баг. Хоёлоо тооцчих. 2 million barrel. Одоо 1 barrel ямар үтэй лээ? 80. За 80-аар бодчих. 80-аар бодчих. За окей. Тэгвэл $160 сая заяа. 160 нэг усан онгоцноос $2 сая авах гэж байна. Энийг 160-аар хуваах юм бол 125 баггүй юу? Тийм. Окей. Иран 125 яваа гэж байна. Трамп 20 гэж байна. Ялч үгүй бизнес юм байна те. Хувилж удаад. Үгүй бизнес биш байхгүй зүгээр ингээд би яг сайн мэдгүй нэ яагаад гэх юм бол бизнес хүн байсан бол сая доллар авах гэж штэ. $500,000 авах гэж штэ. Тий, өрсөлдөгчдөө drive out хийгээд. Энэ юу юм бэ гэх юм бол зүгээр нэг солиорцсон өвгний яриа байхгүй. Тэгээ хүн болгоо энийг хизээж жигнэсээ Donald Trump Strait of Hormuz-аар гарч байгаа нефт бүх барааны 20% авъя гэвэл заяа. Тэр тэнд байгаа бүх улсуудыг өрсөлдөх чадваргүй болгож байгаа гэсэн үг шүү дээ. Орлуулсан зах зээл дээр. Тэгээ бүгдээрээ ерөөхдөө Ираны талд орно гэсэн үг зү. Тийм учраас энэ зүгээр bullshit гэсэн. Тэгээд баг 2 жил bullshit ярьж байна. Donald Trump-ыг сериусны хүлээж авч байгаа хүмүүс одоо баг үлдээг байна. Хоёлаа Trump-ийн нохоо байсан шүү дээ. Одоо байха болцсон. Иймэрхүү юмнаас болж байна. Тэр анх сонгуул гарахт амар футбол твэлжсэн. Одоо тэр хин ч юмсан. Тэгээ аргач яг энэ постыг харчаад нэг жоохон Иран улсын гадаад хэргийн сайд нь жоохон хочлоод гэх юм уу жоохон шоглоод ийм пост хийсэн байлаа. Америкийн подс гэдэг нь Америкийн ерөнхийлөгч яг зөв. Аюулгүй байлгаж байгаа учраас бид нэр тодорхой хэмжээнд энэ үйлчлэгээнийхээ шимтгэлийг төлбөрийг авах хэрэгтэй. Ер нь Хормозын хоолойг хамгаалдаг улс хэмээ. Donald Trump-ийн маш зөв. Тэ? Strait of Hormuz-ыг хэвэн ажиллуулж байгаа хамгаалж байгаа хүмүүс шимтгэл авах хэрэгтэй. За. Гэхдээ 20% арай жоох их бид нар арай шудраг байна гэж. Тэгээд тэнэ соно Наполеоны үеэр social media байсан бол тэ Чингис хааны үеэр social media байсан бол тэр янз бүрийн ингээд хоорно ингээд троллдж байгаа постууд би уншмаар их юм тэ Хүлг хаан, Бат хаан, тэ Чингис хаан хятадуудад одоо юу хэлж байгаа юм бэ тэ тэгээд тэгэл нөгөө
Жалаладдинтэй үзэж байгаа Гуян хаан одоо хоорондоо сошиал медиа дээр яаж алдчихж байгаа юм бэ? Энэгтэйчүүд ямар пост хоорондоо шеэрлэх байсан бэ? Бид нар бол хөгжилтэй цаг үед амьдарч байгаа. Тэгээд нэг улсын гадаад хэргийн сайд нөгөө алдчихж байгаа улсын ерөнхийлөгчтэй сошиал медиа дээр ингээд хоорондоо троллдож байна гэдэг чинь. Амар гоё юм. Яг гоё гэдэг нь нөгөө relative. Гэтэ хөгжилтэй. Тэгээд Иранчууд энэ сошиал медиагийг маш зөв ашиглаж байна. Трампыг нэлээд троллдож байгаа. Тэгээд Израилийг бас троллдож байгаа. Тэгээд аюу санаа эргүүлэн троллдох ерөөсөж чадахгүй юм байна. Израиль Америкч. Тэр нэг амар сонин. Ёс суртахуун чиний талд байхгүй юм бол чиний троллж чадахгүй юм шиг санагдаад байна. Яа, ч гэхдээ нэг зөв. Эдгээр сая хэллээ ч та ерөнхийдөө 20 шимтгэл авч эхлэе гэх юм бол энэ одоо бусад улс орнуудыгаа дайсан болгоно гэдэг. Бүгдээрээ Ираны талд орно. Нэмээд энэ дээр одоо талд дээр тос гэдэг шиг юм бол байгаа. Трамп юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр буцаа тэднийг хамгаалсан учраас одоо энэ Gulf State байгаа одоо ойрхон орнуудад байгаа улсуудыг хамгаалсан учраас Сауди Араб, Катар, Арабын Эмиратын улс те Бахрейн, Кувейт гэх улсуудыг хамгаалж байгаа учраас буцаагаад тэр улсууд нь Трампт одоо reimburse буюу одоо мөнгө өгөх ёстой гэж байгаа. Яа. Энэ зодооны хин ихлүүлсэн бэлээ. Өөрөөр Тэгээ одоо энэ зодоо эхэлсэн байгаа тий. За одоо энэ зодооноос хин чамайг хамгаалах санал тавьж байгаа. Америкчууд үстэй. Тэгээд за энэ зодон болчлоо, уучлаарай. Гэхдээ энэ зодон нэг шийдвэрлэмээр явал энэ зодоонд чи өөр биднээс хамгаалалтаа маргаа мөнгө өгч байгаа хгүй. Одоо мафийн нэг санал байдаг шүү дээ. Protection money. Итал, метал гэх мэтчлэн ингээд чи ингээд дэлгүүр ажиллуулж байгаа юм бол мафийн орж ирээд за чамд хамгаалалт хэрэгтэй байна. 7 хоног чиний мөнгөл түрээсэн дээрээ нэмээд ч юм уу борлуулалт нэр нэмээд чамаас ингээд шимтгэл авчдаг. Racketeering. Гэхдээ exactly. Гэхдээ зодооныг чам дээр авчираад чиний бизнесийг ингээд сүрүүлээд чиний бизнесийг орлогогүй болгоод хаалгач нь хаагаад тэгээ энэ хаалгыг чинь эргүүлээд чи нэмэр байгаа юм бол биднэрт мөнгө өрөө гэдэг нь is fucking retarded. Амбул бүр ингээд миний хувьд бол мэдрэл муутай юм шиг санагдаж байгаа. Тэгээ энэ орнууд зүгээр ингээд троллдуулж байгаа мэдрэмж авч байгаа хаа. Тэ. Өөр одоо энийг яаж хүлээж авах вэ? Би яг сайн мэдэхгүй байна. Тэгээ юу болж байна гэх юм бол нөө Персийн гүрэнтэй ижилхэн болж байна л да. Юу юм бэ гэх юм бол нөө Александр Персуудтай 333, 334, 335 одоо BC үеэр ингээд манай хэрний өмнө тий байлцсан шүү дээ. За тэгээд тэрнээс өмнө Атентэй ингээд алцаад ялагдаад арчигдаад тэгээд юу исэн бэ гэх юм бол сонирхолтой үг Перс гүрэнгийн хаан юу томилдог байсан бэ гэх юм бол Монгол их Монгол улс ер нь бол аймаг болгон эсвэл энэ тэнд нөгөө баг хаан шиг хүнийг томилдог байсан шүү дээ. Тэгээ засаг дарга гэх мэт шиг хүмүүс ингэ томилдог байсан бол Иранчууд ямар ч хүнийг томилдог байсан бэх юм бол сатрап томилдог байсан байхгүй. Тэгээ чи тэр 300 гэдэг нэг санаж байна. Спартад очоод Леонидас нэг юм санал болгоод тэгээд юу санал болгосон бэ гэх юм бол чамаас зүгээр газар хүсье ус хүсье тий. Тэгээд энэ улс бол манай их гүрэнгийн нэг сатрапын хэсэг болно. Чи энэ улсын хаан хэвээрээ гэхдээ чи бол хаан хэвээрээ гэхдээ манай хаан бол хааны хаан шүү дээ. King of Kings гэдэг ярьдаг байсан байхгүй. Энэгээрээ дамжуулаад чам тэрийг амттай болгодог байсан. За тэгээд Иран улс тухайд Иран улс биш. Персууд асуудал ороод ирэхээр юм уу ялагдаад эхлэхээр сатрапуудыг сагаад эхлэх байсан байхгүй. Оо дайнд юус оролцоогүй хүмүүсийг бид нар тааныг хамгаалж байгаа шимтгэлүүд татвар Европыг яаж ийн одоо Араби орнуудыг ингэ саагаад эхэлж байна.
Венезуэлаг булаагаад аваад эхэлж байна. Кубыг булаагаад авч эхэлж байна. Удахгүй South America руу явах Бразил гэх мэт чинь тэднээс тэгээд нөгөө санхүүгийн доктортой байдал нь байхгүй болж байна. Татврын орлого нь хангалттай болж байгаа. Дэндүү их өрөнд орцсон байгаа. Тэгээ Атен тим асуудал орж исэн, Ром тим асуудал орж исэн, Персо тим асуудал орж исэн. Тэгээ ямар арга хэмжээ авч исэн бэ гэх юм бол жижиг ойрын сатрапуудыг жижиг гишүүн орнуудыг ингээд шахаад ирсэн байхгүй. Тэгээд тэднийг ингээд тултлан шахан гэж байхгүй. Тэгээд нэг нэгээрээ босоод ирдэг. Тэгээд яг энэ одоо эхэлж байна. Америк угаасаа энэ дайныг одоо санхүүжүүлж чадахгүй байна. Зэвсгийн үйлдвэр түүхий үйлдвэрлэлийн хүчин чадал нь хангалттай байна. Иран нэг том биш шүү дээ. Ираныг арчиж чадахгүй байна. Украинд ялагдчих байна. Тэгээд одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол өөрийнхөө энэ бүх систем, энэ бүх авилга, энэ бүх бузарчсан өөрийнхөө улс төрийн системээ дааж чадахгүй болоод ирсэн байгаа учраас гişүү орнуудаа ингээд базаад эхэлж байгаа. Тэгээ Германыг ямар амар шахаж байгаа юм бэ те? Mercedes-Benz, Porsche, Audi бүх үйлдвэрүүдийг ингээд нүүлгэж байгаа. Европ ерөөхдөө тэгж байгаа их мэд шин тийм ээ. Хятадыг ингээд тарифаараа ингээд шахаж эхэлж байна. Японыг аль хэдийн шахаж байгаа. Солонгосыг бас ингээд шахаад эхэлсэн байна. Тэгээ эзэний цагт ингээд шахсаар байгаа. Тэгээ тэр гişүү орнуудыг харахгүй. За ингээд тулхан шахуулж байна. Биднэрт баг өөрийн шүүс үлдэхгүй байна. Юуны төлөө юм бэ? Тэгээ босоод ирэх байхгүй. Тэр бол нэлээд арах юм байна. Бэтаус ярьдэн шүү дээ. Ерөнхийдөө энэ өмнөх одоо энэ Rome, Ottoman Empire-уудын ойролцоогоор нэг 250 жил гээ. Одоо Америк сая 7 сарын 4-нд 250 жилийнхаа төрсөн өдрийн аяг тэмдэглэсэн. Яг дунджаар 254 он. 254 жил. Дахиад 4 жил байгаа юм байна да Америкчд тэгэж. Зарим 50 аим сон 252, 251, 257, 258. Тэгээ дунджаар 254. Very weird. Амарсан. Сонирхолтой тий. За. Үцсэн болсон баярлалаа. Тэгээд бас сүүлийн хэсэгтээ жоохон түүхлөө хазаарсан гэхдээ сонирхолтой байсан гэж найдаа тий. За бай. За баяр та.